Би одоо эднийд ээж хүүхд хоёртойгоос одоо сүлдэг гүнжлэг ажилтан болцсон шүү дээ. Найкаас авдаг захиалга авахаар явж байгаа хөө тэгээд нөгөө нэг хүн хүч дутуу гэдэг тэгээд ажилтаа авна гэсэн намайг аваа явчлаа энэ үнэгүй юм чи ингээд. Тэгээд тэр нөгөө захиалгуудаа надаар өргүүлнэ гинэ. Йоо тийм болохоосоо удахгүй тий. Би чагалгаанд орсон өнөөдөртөө гэрээсээ гарч болохгүй. Тэгээ үүлэн унтуулаад тэгээ манай найз ус байгаа. Тэр орой ажилтаа тэгээ найзд үүлэн ээж хоёрыг үлдээгээд барлаг хийхээр явж. Би одоо нөгөө барлаг өгтэй хүн нөө. Бистэ барлагтай хүнсэн. Тийм ээ. Тэгээ 10 пүүцэнд алгацсан очоод дахиад нэмээд 90-ийг алгадаад 100 пүүцний захиалт өнөөдөр каргоор явуулна. Тэгээд өшөөний 3 өний слот шүү за. Надад дараа пик зоол гэж. Тийм пик зоол. Instagram дээр Facebook дээр бүр болохгүй надад заалга. Тийг арга. Энд дайна. Яа за. Тэгээ манай аав зүйлс оронтой. Таагаа. Тэгээд захиалга авдаг мөнгөтэй хүмүүс чинь гоё юм уу? Хөөе ингээ метрогоор явж байгаа сүүлийн ямар хэдэн километрт нийлээ таксид чинь гинэ. Тэгээд чамд амар. Тэр худлаг бичлээ гэсэн чи юм уута өөрөө барьцсан. Би болон барьж ирсэн сая энэ влог бичих хүртэл тэгээд влог бичих гэж чинаашаа төр өгч гээд надаар өөрийгөө муулуулна гэдгийг мэдсэн баха яг. Энэ бас цөмөрсөн шүү. Сайн цөмөрсөн. Тэгээс өөрөө барьж ирсэн юм а. Миний гарыг амрааж байгаа. Ээж нэг юм гоё юм. Шээ юм нөгөө мөспөө ингэ тавьчихдаг тийм авч өгд юм уу? Өөрөө дээр. Угууш наач нөгөө мөсөөгөөс тийм мөс хөлдөөцөө. Явж байна. Одоо гадааны нөгөө нэг юутай хүн ингэ бужигнсан температурт ингэ халуун буудсан ч 53 гарсан байл ш манай чонжоот. Тэгэхээр өстэй амар. Одоо амар байна. За хай миний хайруудаа. Бигтэй үзэгчтэй хайртай гэж хэллээ түрүү. Би та нартай хайртай шүү. Би та нартай хайртай шүү. Одоогчдын гүүчиндээ очирч байна. Тэгээд тэгвэл гүүчинд ингэж очирч байгаа юм чинь Burberry дээр бүр амар очтой юм байна л да. Сая би босс амар гоё юм харсан. Хаана? Сая боссын гоё юм сатсан. Тийм. Хаанаас харсан? Яг 0 авах гэж хэлсэн шүү. Jimmy ч 15% хүндэрсэн байна. Michael Kors 50% хүндэрсэн байна. MK-ийн загварууд нэртэй нэгсэн явах болчихсон. Юу вэ? Гарчлаа ш түүлээ. Надад дургуун төдий чинь ахгүй да энэ гүнжүүлээ. Ийм юмнуудаа ингээ бариулаад явуулж иж метрон суухдаа энд явал хууль ойрхон буун гэснээр тэр байгаа газрыг хардаа. Хонглын төгсгөлд бид хоёр замынхаа талд нь орцсон байгаа штэ. Тэр хонглын үзүүрээс би энэ гэсэн ангаал инэгдэх гэд дургуун төдий чинээ байхгүй юу намайг ус гэрээсээ хөмөр байгаа хөө би зайлнаа би маргаас зайлчин би ээж охин хоёр аваад зайлчин танаас окей манай дөөрө багтахгүй Яг л энэ юу байгаа юм. Тинч бааха хогно иш тэрийгэ цэвэрлээд өрөөндөө ороо цэвэрлэгээ хийв окей. солиорчих. Өөр таримдаа. Өнөөдөр өнөө бүхнийхээ амралтын өдөр болохоор амар хүнтэй байлаа, амар заван байлаа. Үнэхээр муухай байсан.
Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Ингээд нави имлэг маань ингээд орж ирэнгүүт шууд 9 давхраас ингээд пластик сурж ирэхэд юм имлэг маань ингээд 10 давхртаа бас байгаа заяа. 10 давхртаа ихвчлэн хагалгааны өрөө эмчи өрөө гэдэг болохоор харуулж чадахгүй нэ. Тэгээд энд ингээд манай ванжаануудын маань ингээд цагаан сертификейшнүүд байна. За тэгмүүд ингээд энэ одоо жишээлбэл хүмүүстэй уулзаад ингээд зөвлөгөө авдаг өөрөө эндээ бол ингээд мэдээж нүрийнхаа зургийг авахулна. Тэгээ эндээ бол ингээд ботокс шахуулна. Эндээ ингээд ярьцлага энэ бол ингээд ажилтны өрөө байна. Ийш ингээд 0 байгаа заяа. Тэнгүүтээ энэ давхар нь одоо ингээд ерөөсөө ийм маск тавьдаг ийм ер нь бол өрөө байхгүй юу. Тэгээд яг эндээ ээж нүрэндээ цэвэрлэгээ лазер хэлэх гэж байна. Ээж энэ лазер торох гэж байна. Ингээд ээж бол хаглаанд ороод өөрөө тийм манай хоёр хөрөндөө жоо зэцсэн сууч. Энэ ингээд хүмүүстэй ингээд зөвлөгөө юугаа өгдөг өрөө заяа. Амар их үйлчлүүлэгчтэй болохоор ингээд зөвлөгөө өгдөг өрөө нэг иймэрхүү өрөө одоо сайн ээжээ орсон тэр нөгөө нэг өрөөнүүд нь юу байхаас аргагүй. Ийм нэг давхртаа байхаас аргагүй. Энд чинь ингээд өдөржингөө хүн алхчихж байгаа юм чинь. Тэгэл бах юмтэй хүмүүс гараад тэгэл би ихэндээ шоконд орж байсан. Одоо бол би тасцсан. Гэтэ өнөөдөр хагас өдөр харьцангуй гоё байна. Тэгээ дээрээ бол шууд юу гэдэм бэлээ. Хоёр нөгөө эмчин байгаа л нөгөөний гоё хөөрхөн залуу чинь аавтайгаа хамт ингээд нэг өрөөнд орцсон. Тэгэл хагалгааны дараах өрөөнүүд нь бас дээрээ байдаг. Хагалгааны нэг өрөөтэй биш бас нэг 2 3 өрөөтэй юм шиг байна. Хэддгээр өрөөнд хагалгаа хийх юм их гэж хоорондоо ярьж мэрэл. Тэгэл баанд зөв юм л амар гоё юм шиг байна гэж бодсон. Хүмүүс ээж юу хэлсэн бэ гэж амар асуугаад манай ээж ингээд нүднийхээ дээд доод цохыг татуулсан. За тэгээд би бол ингээд влог дээр яриад лээсэн шүү дээ. Тэгээд манай үзэгчдээс нэг амар хөөрхөн хандааг ингээд эхнээс нь ер нь бол ингээд бичлэгийг ингээд үздэг болвол хандаа ингээд микэрийн нэг 10 саяын тураах тэмцээнд ороод ялуул ингээд ээжээ солонгос тавьчирнаа гэж тэгжсэн. Одоо тэгээ авчирч байгаа юм шиг байна гэсэн чинь тийм яг тэгж байгаа. Гэхдээ энэ ядаг эргэлтэн дээр ээж далаа үзүүлж чадаагүй. Яагаад гэхээр одоо ингээд хагалгаа гэдгийг яаж зах нь ээж бизнес сараар л гарсан заяа. Тэгээд 1 сараар гарч байгаа штэ. Тэнгүүтээ ингээд ирээл ингээд явсаар одоо 14 хоног өнгөрөө тэгээд буцаад явхаар болсон. Ягаад нөгөө сараа дуусгаагүй гэхээр ээжийг богинохын хугацаагаар авчираад тэгэд мультимедиал гэдэг аахгүй. Ээжийг дандаа ингээд мульт хүсэж байгаа ч гэсэн дандаа сингл виз гараад байгаа. Тэгээд айгуул сардаа тулгачих юм бол бас нөгөө мультиг нь гарахгүй гэж магадгүй гээд тэгээд нэг 10 хэд хоногоор аваад тэгээд одоо ээж Монголд очиод нөгөө нэг нүднийхээ ойдлыг авахар болсон. Авахлахаар өглөө амар ядарслаа. Ер нь тэндээс ирэхэд амар ядлаа. Орой төрсөдөрсөн тэмдэглэсэн бид нар. Ээж хүлээхдээ бид нар сайхан кофе уугаад тэгээд ээж шарлага хийх гэж байна. Тэгээд ээжийг нэгтгэд хүрээд ирээч гэсэн мохот гэсэн чи ээж нэгдгийн орой явна. Тэгээд нэгдгийн орой явна. Тэгээд тийм болохоор цөөлд ирж амжихгүй гэдгсэн чинь тэгвэл хагасаа өдөр хүрээд ир гэтгсэн. Манай энэ хамгийн хөөрхөн хоёр манай хотлоо. Манай эмнэлгийн энэ цудаг ихчнэр бүгд амар хөөрхөн зав. Амар хөөрхөн, амар гоё битэй. Бүгд амар өндөр. Тэгснэ ийм гоё туранхай, тэгснэ ийм хөөрхөнийг ч одоо нүрэ будаг байхдаа бүр үнэхээр сэрэлэг. Аргагүй дээ гой сайхны эмнэлэгтэй жилдэг хүмүүс тийм байхаас яах вэ? Би ихтэй яагаад ийм муухай батгахшаад байгаагаа ойлгоцсон шүү. Би нөгөөний хайфунд орсон шүү дээ. Хайфунд ороод тэгсэн чинь юу яагаад заяа. Тосон цэвэрлэгчээр нүрэ будж нүрэ цэвэрлсэн чинь тэр тосон цэвэрлэгч надад харшилсан заяа. Тэрнээс хойш эхлээд миний яг энэ батхнууд ингэж гарч эхлээд тэрнээс хойш миний амыг тойроод битүү батгалцсан. Би бүр яг ингэ өчтөр орой нүрэ цэвэрлж байхдаа ойлгож байгаа юм чи тэрийг. Тэрнээс хойш нэрийг надаас батгах салахгүй байгаа юм биш тэгээд би бүр яг oh my god гэдэг би энэ дэмжлэгээ авмаар байсан ч гэсэн яг тэр үед гүнжүүлэгийн сургууль юутай гээд ээжийг хагалгаанд ордог өдөр Lotte World явна гээд тэгээд гүнжүүлээ ирж тааг байхгүй. Тэгээд араас ирээд бид 3-ыг авсаахгүй. Тэгээд би бол
Нэг имжлэгийн дээр ботгон матгах шахлаа нэг гоё болчих гэж бодсон чинь заах чинжүүд очих жоо л болох хэвээр. Миний ботгож явах дээ. Миний сэвх ямар гоё юм бэ? Би агуудаа сэвх юм хайрласаар сарж динараа энэ хар ботгоо. Хар ботгох юм шиг. Монгол орчуулагч маань ирсэн. Ээжийн одоо нүдийг цэвэрлж байна. За бид нар болохоор одоо Филиппин агуу биш ээ. Вьетнам хоолны газар ээ. Энэ юу лээ? Бүлгүүгийн ногоотой орог бодотой. Агаатай бүлгүүгийн хураг. За ээж болохоор ээж царайг хараагүй Вьетнам хоол газар. Энэ юу лээ? Энэ гурилсан шүү. Энэ гурилсан шүү. Үхэн яасан бахтай агшнас. Энэ юу лээ? Чүсний да. Энэ ийм загсны шүл гинэ. Энэ жоо халуун ногоотой байж магадгүй гэж би харж байна. Ямсад. Улэшээ. За бит 3 гэртээ ирлээ. Тэгээд манай ээж одоо бууз хийж байна. Би тэгсэхгүй. За ээж ингээд хаглаа магланд орсон юм чиндээ хараа би юу хоол хийчээ чам би бууз хийгээд үгүй гэсэн чинь ба юу гэсэн гэж. Ээжийнхээ гэдгийг тэгсэн чи ээж би хүргэндээ хийж өгөхгүй л хэм болох вэ? Бууз хийхэд миний хаалгаа чамд бүр ямар ч хамаагүй, ибад ямар ч хамаагүй буузанд ч ямар ч хамаагүй гэсэн. Тэ ээж. Тэгэд одоо ээж маань ингээд бууз хийгээд зогсож байна. Манай ээжнүүд ингээд одоогор юм байна. Одоо хавдар нь гайгүй буусан. Ер нь баг хавдаагүй те. Манай ээж чи ер нь амар эдгэрэлт хурдантай хүн юм аа. Ингээд эмнэлгийнхэн хүн гэж яахгүй. Ани ингээд тань үдэнийгээд харж чадчихээн өгс чи манай ээж зүгээр ингээд тормолцож ш дурдсан. Юу юм миний хөө их угаасаа л харцаач марцаац. Юм яриулахгүй маа. За тэгээд үүлэн гэж яа сайн уу гэж штэ миний яг авахгүй уц авдгүй юм заа баггүй шүү. Баггүй шүү. Өдөн гүнтэн баггүй шүү. Оо. Мэдэрглээд үлдэг болсон. За тэгээд юу ярьжлаа. Манай ээж урдаас нь тормоцож ирсэн. Тэгээд одоо ээж бод хийж байна. Яа цимтэй. Ари ингээд худлаа үлдэг болоод байгаа. Хавд тус юм уу? Ингээд момо гүт. Хей, би бочод ийлээ момидийг үлээ миний охин. Миний охин нөгөө нэг толгой амар халаад байгаа болохоор имэн амар гайг болцсон биз дээ. Имэн нөгөө нэг харцаа шавшаад байгаа байхгүй юу? Өглөө оройдоо ер нь л өдөржингөө шавшигаа тэгээд амар бууцсан байна нэрээ. Толгой жоохон халаад байдаг хүүхдэд өтгөн баагүй харцаа найруулж хагаад яачмаар юм бэ те. Өө ингээд ингэдэг байхгүй юм. За одоо бага За ингээд байгаа хгүй. Тэгээд жоохон үсэн ширэлдээд байгаа манай охины. Тэрнээс шил би хүүхд өдрөөл усанд оруулдаг шүү. тийм үнэ шүү тийм. Тэр бол өстой үнэ шүү те. Ийм явлаад харцаагаар шившээ байхгүй. Тий. Харцаа үнэхээр үйлчлэлт юм байна андуудаа. Одоо ээжиг явахаар охиноо харцаанд орол. Багтаа бол гайгүй байсан шүү дээ. Яг нэг өнжөөд нэг харцаанд орлоо, нэг өнжөө нэг харцаанд орлоо гэсэн те. Томорхоор нь За. Миний гараа нэг үлэхээ. Хүй миний охоо. Энэ юу ээ жимсүү? Одоо махадагч жимсээр ч яг уу. Яг уу. Энэ жимсүү. Аюу удаан дарцсан байна. Энэ удаан тийм үү? Дарцсан стоогойлцсон. Гэрдээ өрөөл лимон өмзөлгөөнд олоод мөн охин дугаар болтойгоо тийм. Яахан сулхан гэж байна. Гэнэ. Боо зурагчулсан. Одоо үүлэн эмэрүүгээ авирч байна. Тэр годон идээд байгаа. Миний охин годонгоо аваарай. Тийм годонгоо аваарай. Унцсан минь. Болчихсон. Сая ногоотой годонгоо хольж идээд газар буугаад тэгээд үргэлжлүүлэн годонгоо идэж гин. Ширээн дээрээ жоохон удаан суухаар манай хүн оролдог байгаа. Жоохон уртаа байдаг байхаа. Тэгтээ яг зүгээр хөрхи
Одоо ингээ газар сууж байгаа над руу авирт хийхэд эхэлчихлээ. Тэр ингээд өө годонгоо унгажглаа. Одоо годонгоо гэхүү хийж байгаа их айгүй хэцүү шүү дээ. Сонголт тэр годон руугаа харж ийн одоо. За хийж байгаа сонгочихлоо тийм. Таачтай бүр ингээд ертөнцөөс гаригаас гарсан хийгээс гарсан одоо нийтлүүд хийгээд байгаа юм сэгэлтэслэдэ инфлюенсерүүд эсвэл инфлюенсер боловсронтой хүмүүсийг Нус юм уу? үйлдэлүүдийг ярих гэж байна. За тэгээд иймэрхүү бичлэг Оо на эмигийн бодол хурцлахгүй. таалагдаж байгаа юм шиг байлээ. Сэнөө гамглаа. Би Монгол явлаа гэ. Монгол явлаа. Чиний гоо өөрийгөө танилцуулчаач. За. Би Монгол явах гэж байна. Хаан сурдгаа? Бумнэнцэтэй. Аха. Нэгдүгээр Мгм. долоонстэй. Мгм. Тэгээд Тийм үү? Чи дүүтэй юу? Дүү байгаа. Дүү чи эмэгтэй дээ эрэгтэй дээ юу? Ани та мэдчихэж яагаад ингэж би. За. Надад их гэдэгтэй. Би утас руу харж байгаагүй юу да. За энэ хүүхдийг бол үүлэн гэдэг no work. No work. No job. Just eat. Just sleep. Just ашлах. Чагаа өгчихсөн. Үлийн зүйл намсын зүйл бай. Эч мань. Зөв манайх 13 ил. Одоогийн жил 10 ил гэх юм. Сая ачаанд буруу хэлэлцэн. Манай амир хүнд ачаа штэ. Эдний амир хөнгөн ачааныг бодвол хөнгөн байсан. За баяр таараа.